хавар өвөө гараад тэр хавсгарын дундуур яваад маллаа төлөвлүүлээ, төл малаа аваад ингэж явж байгаа. За тэгээ 100 болсон чинь за одоо сайхан бүх юм янзлана гэж ингэж явж байгаа. Намар болохоор чинь сайхан жаргана, найр наадам болж хөврөөд өвөл болоод ирэнгүүт хоорондоо байлтаатай ингээд дуусж байгаа. Тэгээд энэ 120 жил гэж багцаагаар одоо маний хүн юу яаж байгаа. За яг 120 биш л баг. За 100-аас 120 жил. Чи тэгээд аваад үзэх юм бол Йоан Гүрмийн 366 онд сүнэ үстэй тий. Тэгээд тэрнээс урагшаага 100 жил тоолдоо их Монгол улс задарч байгаа үз. Йоан Гүрнийг зарлж байгаа үз. Тэгээд бас их сони юм тийм юм яваад байгаа. Тэр хоёр тохироо хийсэн байна. За ахаараа хайсан сүм. Ах нь юм чи. Энд чи дахиад нөгөө Йоан Гүрэн гэдэг чинь нөлөөлж байгаа байхгүй. Дүүн сууж болохгүй, ахын суух гэдэг шүү дээ. Түрүү нөгөө Гамалыг чинь унгаачаад дүүн суусан шүү дээ. Тэгэхээр хөгчин хатны мэрэгэн ухаанаар унгаагаад одоо бол ээж нь аль нэг нь унгаах биш. Та хоёр одоо зөгцөө. Ялчгүй дүүн ээжинг захирчаад байгаад байдаг. Ахан зэрэгтэйг ирэхээр дүүн юу ярьж байгаа би хаан чамтай байлдна гэд ингээд цусуур усгуу. Альсхул уучраа олох уу гэдэг юм тоглолтыг зөв зөксүүлж. Тэгэд ахыг нас барангууд ахын хүүхд биш дүүн суу. Аюур барууд суу. Аюур баруудыг нас барангууд хайсангийн хүүхд суу гэж. Ийм тохироо хийж байгаа. Ээж бол ухаан сарж байгаа үстэй. Чингис хааныг бол би харин Монгол ёсоос ихэд язгуурын Монгол нутгаа бол тулууд өвлөвчж байгаа шүү дээ. Ботхон хүү гал голомтой өвлж авч шүү дээ. Тэгээ өгөөд их улсаа өвлж авч байна. Хоёр том гүү бол нөгөө аавын амьтад нөгөө гэр тусгаарлаад өөрийн өмч хөрөнгөтэй болоод ингээд айл болоод явдаг шиг ингээд алтан орд цагаатай улс гэд яваад гэж. Чингис хаан бол ялчгүй яг Монгол ахаа мундаг шийдсэн. Тэгтээ Чингис хаан нэг асуудлыг шийддэг. Юу гэвэл одоо хаан ширээ залгамжлах тодорхой зарчим гаргаагүй. Тэгээ мань хүнд гаргах боломж байхгүй. Ахмад нь залгамжлана гэд хэлчихвэл зүч залгамжлал шууд хагарал болно шүү дээ. Тэ? Тэгэхээр бас болохгүй. Сайн мэцэн сонсогчдоо Монголын гэгцэн төг подкастын ээлж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Think Pharma. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхаалтаа байнга зүүж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чулган болон ансны шүүс уугаарай. Think Pharma. За өнөөдрийн дугаараар бас өмнө явж байсан хаадын тоглоом гэж цуврал байлаар явж байгаа нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ. За энэ удаагийн дугаарт болохоор үзэгч анзаарсан бах Йоан Гүрний хаадын тоглоомоор үргэлжлэнэ тий. Тий. Йоан Гүрний хаадын тоглоомыг ярихаас өмнө нэг онцлог хэлэх хэрэгтэй. Манай их Монгол улсын хаадын үе болохоор гол одоо үүсгэж байгаа асуудал нөгөө хаан ширээ залгамжлах зарчим ойлгомжгүй. Нөгөө Европт байдаг шиг Ахмад нь гэсэн зарчим байхгүй тий. Оросыг шиг нөгөө шатлсан систем биш. Нэг юм юмнаас болоод тэгэл эзэн хаан бол ингээ харж байгаа 3 дахь хүүгээ хаанаар тавьчих жишээний тий. Йоан Гүрэн болохоор жоохон өөр болж эхэлж байгаа. Их сонио. Яг гэвэл Йоан Гүрний эзэн хаан хөвлөө гэдэг хүн болвол нэг талаас тэр хүн чинь одоо Монголын хаан. Нөгөө талаас Хятадыг захирж байгаа Йоан Гүрний хаан. Тэгэхээр зэрэг бас их олон юм Хятад одоо өөрийнхөө албатуудад ойлгомжтой байх ёстой болж эхэлж байгаа байхгүй. Улсын нэрээс эхлээд. Дай Йоан. Монгол хэлний даян гэдэг үг. Даян улс. Бид нар бол даян улс гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр биднэрт бол ийм том улс гэдэг ойлголт болж харагдаад байгаа үстэй тий. Тэгэхэд бол Хятад хүнд бол дай Йоан улс. Их Йоан улс.
их анхны улс гэдэг ойлголт болж очиж явах жишээ нэ. Юу тэгээд тэгэхээр зэрэг хятад одоо албатууд бол энэ манай улс. Энэ хаан бол манай хаан гэдэг ойлголт байх жишээ. Тэгэхээр тэр хаан ширийг залгамжлах зарчим дахиад хятад албатад ойлгомжтой байх. Чиний хүн ам чи 90-ээс дээш хувь нь тэр хятадууд болчихж байгаа юм чинь. Ийм юм анзаарагдаад эхэлж байгаа. Тийм учраас хувлаа өөрийнхөө залгамжлагчаар Ахмад хүү Чингэмээ эхэлж товлсон байна. Чингэм хувлааг амьд байхад нас орсон. Хувлаач 80 гарч иж нас орсон шүү дээ. Тэгээд Чингэм нь авгаа гүйцэд наслаагүй. Тэгээд гайхалтай нь Чингэмээ Ахмад хүү залгамжлах. Өөрөөр хэлбэл Ахмад хүүний хүү залгамжлах хэрэгтэй. Тэгээ эн чинь нөгөө хятадын айлын Ахмадын залгамжилна гэдэг тэр зарчим явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг албатууд их ойлгож авах гэдэг нь шүү дээ, тий. Нэрээ Ахмадын залгамжилдаг. Тийш дээ. Их хааны Ахмад хүү өгцөө. Тэгэхээр тэрний Ахмад хүү залгамжлах юм байна гэдэг. Ийм логик явж байгаа. Өөр хөвүүдийн дундаас бас одоо мэдхгүй их авиас бэлгэн тодорсон хүн гарч ирсэн бол хувлаа яаж хийх вэсэ бид мэдэхгүй. Тийм айхтар авиас бэлэг тодорсон нөхөр байгаагүй гэдэг нь бас түүхээс харагдаад байна. Хоёулаа Вьетнамын дайныг ярьж хахад тоон гэд нэг хүн яваа тий. Вайлдчихсэн амар халуун байна явлаа гэд буцаа явждаг тий. Дайны дундуур сэргээ явждаг гар гэдэг бол тэр яавч хаан байж чадахгүй шүү дээ тий. Тэгээ манай үний чинь амжилтгүй байлдсан гэд нэг мужийн захирагчулгад өгөөд явуулчихж байгаа шүү дээ. Нөгөө оногон дээр гардаг шиг нэг баян хүүгээ чамд машин авч өгнө. Чи ямар түнтэй гарлаа гэсэн. Би 3 гарсан шүү дээ гэсэн гоод чамд ногоон жип авч өгнө. Тэрнтэйгээ ногоороод явж гараа гэдэг шиг шийтгэхдээ нэг мужийн захирагч. Тэр нь баг бүтэн уулсчихгүй байгаа шүү дээ тий. За тэр үед юм байсан байж. Тэгээд хэн хувлааг нас орох үед хувлааг залгамжлах асуудал гараад ирэхэд Чингэмийн хатан хөгчин гол асуудлыг шийдэх болчихж байгаа. Хөгчин хатан бол угаасаа одоо нөхрийгөө нас орсны дараа ч гэсэн хувлаад их ойрхон хувлын хайртай бэрнэ гэж явдаг байсан. Ортон технологитой хатан байсан. Хонград хатан. Хонградууд бас тэгэл бодлого явнаа тэнд чинь. Тэгээд уул нь бол Ахмад хүн Камал шүү дээ. Тэгээд дараагийн хүн Төмөр байхгүй. Гэтэл хөгчин хатан бол төмрийгөө илүү одоо хаанаар тайлбах саналтай байсан байна. Тэгээд энэ түүхэн дээр одоо бичснээр бол Рашидны судрын чуулган дээр бичснээр бол Чингис хааны бэлэг сургаалыг хэн сайн одоо уншиж дурдж мэддэг нь хаан болох хэрэгтэй гэдэг санал их хуралдаан дээр хөгчин хатан гаргаад тэгээд одоо төмөр их сайхан мэдж уншиж яагаад тэгээд их хуралдаан дээр ноёдууд санал нэгтгэргүй энэ төмөр л одоо хаан болох хэрэгтэй юм гэж шийдсэн юм гэж. Тэгэхээр бас тийм ч өөрхөн тоглоом явж байгаа байхгүй. Тэр чинь их бэлэг сургууль хэн мэддэг мэддэггүй биш. Гамалч eerүү байсан юм билээ. Тэр чинь нэг тийм бэлэг сургууль мэддгийг харуулах гээгүй. Ерөнхийдөө нэг жоохон дефекттэй нөхөр байгаа юм шүү гэдэг харуулж байгаа байхгүй юу. Ээж бас амар нарийн ухаантай. Тэгээд мэдээж тэр чинь нэгэн сайхан төвдөрөхгүй, эрэхгүй бэлэг сургуулийн уншиж ирээд хоёулаа урд оройн шалгалтанд бэлдсэн л байгаа шүү дээ. Тэ бэлэг сургаалаа уншиж. Тэгээ ганцхан нөгөөх нь яриад байгаа юм чи яах вэ? Тэгээд ноёдууд заддаа ирнэ энэ биш ээ, энэ юм аа гэж. Ингэж яасан гээд. Тэгээ Төмөр хаан Үлзит хаан Төмөр гэдэг. Одоо Үлзит гэдэг цолтой хор. Одоо яасан. Тэр үед Юуны хаадууд дээр бас өөр нэг юм анзаарагдаж эхэлдэг. Бүгд ийм цол авдаг болж эхэлж байгаа. Хятад цолж авна, Монгол цолж авна. Тийм учраас Төмөр бол Үлзит хаан болоод тэр ерөөдөө их сургуульчууд бол Үлзит Төмөр хаан гэж бичиж явчихдаг. Хятад нэрний юу ч үлээ бас нэг ямар нэгэн зон тай 100 100 гэдэг янз янзын тийм нэртэй. Би хятад нэрүүдэн толгой эргээд идэг. Нэг адилхан зоонууд байдаг учраас. Энэ үед бол ер нь баштай хувлаа бол бас их том хард сэтгэдэг хаан байсан.
Хоёулаа хувлаг айгүй бол магадгүй нэг намтрын дугаар дээр нэг тусна ярих хэрэгтэй байж магадгүй. Маргаан дагуулдаг байгаа. Эртэд хувлын хариг бүхэн намтрыг бичсэн чинь хүмүүс энэ муур өгч гэж яах шиг те. Тэрийг бас нэг намтар дээр нь ярих хэрэгтэй байна. Гэхдээ энэ хүн бол яхаар байхгүй асар том урсдагдаг хүн байсан. Дүү хүлгүүдээ өрхийн тулд амар том далайн дан хийгээд байгаа хүн шүү дээ. Яам маа Суматра энэ төрлөө зэрэг явуулаад те. Тэгэл одоо энэ зүүн Азмазын эзлэл хараад болгоол ер нь бол нэг тийм онцгой хэрэг шаардлага байхгүй шхуу газар руу эсвэл Япон те. Тэгэхээр тэр хүн бол айгүй том стратегийн сэтгэлгээтэй хүн байсан байж. Төмөр авда өвөөдөө бол ягач хүрхээргүй болоод за тэгээ төмрөөс хойш бол баг хаадын тоглоом биш хаадын дампуурл гэдэг юм эхэлж байгаа. Тэгээ энийг харахаар энэ Ибн Халдуны яг бичсэн яг санаанд ороод байгаа юм да. Арабын одоо нэрт эрдэмтэн бидний Ибн Халдуны тухай их мэдгүй бидний ч нөгөө боловсролыг Европ боловсрлоор өгсөн болохоор те Ибн Халдун ч одоо жишээлбэл бараа таварын өртгийн хуулийг анх одоо бичсэн хүн шүү дээ. Марксаас өмнө. Тэрийг бид нар мэдэхгүй. Тэгэхдээ Маркс Ибн Халдун хоёрын ялгаатай нь юу юм гэхээр Маркс ч нөгөө эзэн байгаа шүү дээ. Менежер ч гэх юм уу эзэн ч гэх юм уу тэрийг энэ нөхөр дөнгөд илүүг нь гусаад байгаа этгээд энийг одоо усч явах ёстой гэдэг. Тэгээд тэндээс ч ингээ коммунизмын үзэл гараад явчихж штэ. Ибн Халдун бол тгээгүй. Эсрэгээр энэ эзэгж байгаа одоо эзэмшиж байгаа нөхөр бол энэ одоо барааны өртгийг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүн байна. Тийм учраас энийг дэмжих ёстой гэдээ явцсан байна. Жишээ нь. Өнөөгийн бидний нийгэмд бол Ибн Халдуны зөв байна. Тийм байна. Гонлон зөв байна. Тийм, гонлон зөв. Марксаас зөндөө. Тэгээ Ибн Халдуны тэр номон дээр тэгж бичсэн байдаг. Ер нь улс гүрний тухай ярихдаа хамгийн эхлээд нэг зорилгод нэгдсэн хэсэг бүлэг одоо юм хүмүүс гарч ирээд тэр нь одоо авиас бэлэг төвлөрдөр удирдгчийг дагаж хүрээлээд тэгээ тэрийг асабия гэд нэрлсэн байна. Тэр нь яг энэ араб берберүүдийн донд байдаг ойлголттой асабия гэдэг нь садан төрлийн биш нэг хөрлийн холбоог хэлдэг ийм ойлголт байгаа. Тэгээ тийм асабия гэж юм үүсээд тэгээд тэр нь эзэнт гүрнийг байгуулдаг гэж. За тэгээ байгуулсны дараа хүүгийнх нь үе ирэхээр хүү бол эзэнт гүрнийг төхнүүлдэг гэж. Өгөөдөө тийх гоё таарад байгаа үстэй. Өртөөний зам байгуулаад татвар матвар ажиглээл ингээл явж байгаа л. За тэгээд дараа нь ач нарын үе ирэхэд бол жаргал эхэлдэг гэж. Тэгээ нөгөө өвөө аав энэ төр бүх юм байлдан дагуулсан өдөөс чинь муухай арах зүрхтэй амтан байхгүй тэгээ нэг юм сайхан тэгээд одоо аав бол ингээ зохицуулах юм зохицуулсан нэг ийм сайхан жаргалтай үе эхлээд тэгээ тэрийг бас их хөөрхөн алтан намар гэж байгаамаа. Намар нэг сайхан налаад гэжтэй тий нэг бүх юмнуудаа юу үржимсүүдээ аваад тий ургац мургац бүх юм ороогаад нэг сайхан налаадаг тэр үеийг хэлж байгаа. Гэхдээ нөгөө хүмүүс нь жоохон хинэггүй болж эхэлдэг гэх юм уу да. Төмөр үлийг алтан намар баарад байгаа. Хараад байгаа. За тэгээд дараа нь өвөл ирж байгаа юм да. 30 нарын үе ирээд 30 нарын үе ирэхэд Ибн Халдун бол 5 үе болгож тэр нь дампуурл бол 4 5 дахь үе дээр эхэлдэг гэж бичсэн байна. Тэгээд яг манай дээр яг таарад байдаг байхгүй. Тэгвэл мань хүн бол тэгээд нэг хүрэн бол 120 жилийн циклийг одоо туулд юм аа гэдэг. Нэг үеийн 120 жил юм уу? Гэхдээ одоо ингээд тэр гүрэн одоо сайхан хавар өвөө гараад тэр хавсгарын дундуур яваад маллаа төлөвлүүлээ төл мал аваад ингэж явж байгаа. За тэгээ 100 болсон чинь аав за одоо сайхан бүх юм янзлнаа гэж ингэж явж байгаа. Намар болохоор ачин сайхан жарганаа найр наадам болж хувраад өвөл болоод ирэнгүүт хоорондоо байлтаад ингээд дуусж байгаа. Тэгээд энэ 120 жил гэж багцаагаар одоо маний хүн юу яаж байгаа. За яг 120 биш л баг. За 100-аас 120 жил. Чи тэгээд аваад үзэх юм бол Йоан 3366 онд сүнөө үстэй тий. Тэгээд тэрнээс урагшаага 100 жил тоолдоо их Монгол улс задарч байгаа үз. Йоан гүрнийг зарлж байгаа үз. Тэгээд бас их сони юм тийм юм яваад байгаа да. Тэгвэл ингээд энэнийг харах юм бол нөгөө хаадын тоглоом
гэдэг юм маань Хятад юан гүрэнд бол шал өөрөөр тоглолт явж эхэлсэн юм харагдаж байна. Тэгээд тэр тоглолтод 3 том хүчин зүйл бужигнуулж эхэлж. Хаттыг оруулж 4 том хүчин зүйл. Одоо Төмрийн хаан суухад бол ээж амар нарийн хор найрж байгаа үстэй тий. Гамлын эрэг дэлгэм дуулаад умгаагаад ингээ явж явах жишээтэй. Гэхдээ төмөр бол одоо юу гэхээр яг хууль ёсынхаа дагуу их засаг хуулийн дагуу хаан сууж байгаа шүү дээ. Хуралдаа дээр ах トゥ хоёр гарч ирсэн нэрээ дэвшүүлсэн. Тэгээд нэрээ дэвшүүлэхээр нь дунд нь нөхөрсөг тэмцээн зохион байгуулад нөхөрсөг тэмцээд ах нь ялагдсан. Тэгээд дүүн хаан болсон тий. Ер нь бол хууль ёсны хаан болчихж байгаа шүү дээ. Тэгээд төмөр 10 гаруй жил хаанчлаад тэгээд төмрийн үед бол нэг том юм болсон юм байна. Тэрийг бас хэлэх ёстой. Яг гэвэл төмөр бол одоо өвөөгийнх нь тэр нэг далайн малын дайм байж штэ. Амар өртөгтэй дайнууд яваад байгаа штэ чи усан онгоц хийн. Тэгээд бүр хаавайсан ява маваар руу явж байлдан дээс бөөн зардлууд тэрийг болёо гэд нөхөр тэнийг бүгдийг зогсоогоод тэгээд бүх одоо нөөц хүчээ хаашаа санхүү эдийн засаг бүх юм яасан байх гэхээр энэ хайдуугийн асуудлыг зохицуулах руу зарцуулсан байна. Тэгэхээр энэ шийдчний их хүчтэй цэрэг орж ирнэ гэсэн үг. Тэрний ардталд явж байгаа мөнгө болно гэсэн үг тийм учраас хублыг нас барсны дараа ер нь их олон жил боллгүйгээр хайдууч бас нас нь өндөр болоод бас төд хилэн байлдах чадвар муутай болсон тал бий. Тэгтээ 1301 онд хайдуунаас ороод. Ингээд нэг хувлаа хайдуугээд хоёр биенийхээ эсрэг нэг тийм цусуу шүү зангидсан юм шиг хоёр нөхөр байлаа шүү дээ. Тэр хоёр ч хоёулаа охны оронд яваад гэж байгаа. Тэгээ эренгүүт их Монгол улсын нэгдмэл байдал сэргэж байгаа. Яг уу ёстой дээ. Тэгтээ хайдуугийн дараа гараад ирж байгаа яг чабар гарч ирсэн. Чабрын чта хаанч гэж юу ах тий. Хэн байна? Цагаатаа улсад хаан суусан дува даваа гэдэг юм уу. Тэр нөхөр одоо жишээлбэл төмөртэй булаацалтаад байх юм байх болчих жоох. Ямар нэгэн улс хонцон байхгүй. Алтан улсын мөнх төмөрч гэсэн бас нэг тийм байхгүй. Болоод өөрчиж байгаа. За мэдээж Илхат улс бол угаасаа Юана дагдаг байсан тухай үйл ярьжсэн шүү дээ. Ах トゥ гийн юу юм чи улсууд юм чинь. Тэгээд энэ нэгдмэл байдал сэргсэн учраас тэр Үлзий тааны загталгийч юм чинь Го Филипп руу явахдаа тэр загтал дээр бид нар одоо ингэ сэргсээ. Тэгээ сэргээд одоо юу яасан шүү. Сэргээд одоо зам аргуу сайхан чөлөөтэй болсон шүү гэж үчихэд байгаа шүү дээ. Үлзий 8-ага ийя. Үлзий ч одоо энэ төмөр хааны загтал. Тэгээ Үлзий төмөр хааны. Тэгээ энэ Каталоны атлас дээр их Монголын улсыг зурхтай 4 хаан зурж тавиад байгаа. Эн чинь төмөр, чабар, дува, алтан ордынхны бэр чи өнгөрцөн байсан. За ингээ энэ хаадуудыг юу төрсөлж гаргасан Европын хүртэл энэ том 4 хаан ингээ их Монголыг захирж байна. Өөрөөр их Монгол нь нэг улсаа ингэж хүлээнширж байна гэсэн үг байна. Төмөр хааны үеийн гол онцлог. Тэгээ төмөр хаан чинь төмөр хааны үед бас нэг том үйл явц явсан. Дараа нь Монголын төвөнд их үүрэг гүйцэтгсэн. Тэр нь юу юм бэ гэхээр гадны жанжтын нөлөө ихсэн. Яг гэвэл эн чинь нөгөө Юан гүрэн чинь өөрийнхөө цэрэгт гадны хүмүүстэй ажиллах ажлуудыг хүчтэй Сэмүү харуул гэж. Тэр нь Кипчак харуул, Ханилан харуул гэт ингээд тэр нөгөө Дунд Азийн дэштэй Кипчакийн талаас Монголыг дагсан Кипчакуудын дундаас цэрэг татаад тэгээд тэр нь Юанд ирж одоо хааны хамгаалтанд явдаг. Ийм болж хувирсан. Тэгээд энэ үед бол одоо Кипчакийн Жангур ноён, за Жангур ноёны хүү Ян төмөр, за тэгээд Канглигийн Инал Тото, Асан буга гэдэг хоёр ноён гэх мэтийн улсууд одоо юунд
эдгээр бол яасан бэ гэхээр ихэнхдээ хайдуугийн бослогыг дарахаар татагдсан зэргүүд байхгүй. Баруун хойдолтой байлдаанд явж исэн зэргүүд энэ дотроос бол ялангуяа энэ хин асан буга энэ л дотоо хоёр бол одоо хайдуутай их сайн байлдаж гавьяа байгуулж Хувлаа хаанаас бас их шагнал магнал хүртэж исэн баримттай. Тэгээ эднэр бол цааш аажимдаа нөгөө хааны ордонд айгүй нөлөөтэй том ноёдууд болж гарч ирсэн. Тэрэн дараа нь хаан ширээний тоглоом сүүлдээ эн чин эл төмөр жанжин баха. Эл төмөр гэдэг одоо Кипчакийн эл төмөр жанжин чинь бүр сүүлдээ хаанд өмөлдөг нөхөр болж хувирсан штэ. Пим нэг юу хүчин зүйл шинээр гарч ирсэн ба. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Би бол шинэ гэж харахгүй нь одоо Хувлаа хаан өөрөө анх байгуулсан нийгмийн тогтолцоо чи өөрөө дөрвөн нийгмийн давхартай болгоцсон. Тий. Тэрний юу чинь одоо ингээд урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх үү гэхээр ингээд айгүй бол нэг өөр нийгмийн дотоод задралыг бий болгох шалтгаануудыг аль хэдийн үнэлж байгаа юм шүү. Төмрийн бурууч бас биш л байх л та. Төмрийн бурууч бас биш. Тий, үнэн. Юу л да нөгөө Хувлаг манай зарим залуучууд би түрүү чинь дугаар муугараас ингээд хүмүүсийн бичсэн тэглийн уншихлаар хятадсан штэ, урвагч штэ гэдэг ингээд байгаа байхгүй. Хувлаач хамгийн Монгол хаан байсан байхгүй. Хятад очиж суудсан. Бид дөрвөн чи хятадын ёс заншлыг анхаарахгүй бол бас хаан суугаад хэцүү штэ нэг талаас. Нөгөө талаас одоо шиг Ли Тан гэдэг Шандууны захирагч Ли Танаас эхлээд Хувлагийн эсрэг бослог гаргаж хамгийн хүнд үед нь 14 нас нь утгаж хайжсэн. Тийм учраас маань хүн чи хятад хүмүүс итгэдэг. Гэхдээ тэр том улсын чинь 100 цаг үнэтэй том улс шүү дээ. Тэр нэг захирах хүмүүс хэрэгтэй шүү дээ. Өөрийн монголчууд болохоор зэрэг сэлэн мэргүүлэх эрдэмтэл сайн болохоос биш. Тэр улс захирах эрдэм сайн хүмүүс биш шүү дээ. Одоо бүүм тэр усчлалтын сувмуугийг яаж хянслах вэ гэдэг зэдвэр бид нар бол суун шүү дээ. Яаж чадахгүй шүү дээ. Тэгээд за тэгээд татвар яаж хураах вэ? Татвар яаж үрэх үү гэвэл бид нар сайн мэдэх байсан баг. Яаж хураах уу гэдэг чи өөрөө их том сэдв. Тэгээ ирэхээр манай хүн чи хүссэн үсээгөө дундад хаазаас одоо тэр Сэмүжин гэдэг улсуудыг чинь татж авчирч байгаа. Нөгөө талаас бид нар нэг юм анзаарахгүй. За ингээд тэднийг татж авчираад тэднээсээр ажиллаа хийлгэж хийсэн гэж. Нөгөө талаас нь шүү дээ татвар татж байгаа хүн чинь хамгийн замалтайсэн хүн шүү дээ тий. Айгу хүмүүсийн айгу дургу хүн шүү дээ тий. Тэр нь монгол хүн биш үү? Тэр нэг дундад Азийн нэг хэн ч юм. Дундад жирэгч болсон. Ахмад Фанакати ч юм уу, Махмуд Ялваач ч юм уу. Тэ нэг тиймэрхүү нөхдүүд явж байгаа. Бас нэг жирэг яваад байгаа байхгүй. Тэгээд цэргийнхэн дунд. Тэгээд цэргийнхэн дунд тэд нар хүчтэй болж гарч ирж бас хувлахаас. Хоёулаа түрүүчийн нөгөө хаадын тоглоомын дугаар дээр ярихдаа Кайфинд мань хүний хаан ширийн дүрмжлэхэд 400-аад ноёд байсны дөрвөн л алдан ургийнхан байсан гэдэг. За яг цаана байсан монгол ноёдууд нь болохоор хасрын хүү одоо тэгэл хажууны өвөн мүү гэд ингээ ярьсан штэ. Тэгээд тэн дотор чинь маш олон Кипчак ханглын модны ноёдууд бас явж байлж байгаа хэрэг. Тэгэхээр тэр ноёдууд чинь нөгөө хэнийг одоо хувлаг өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгсэн утгаараа эдгээр чинь одоо бас юу болж эхэлж байгаа. Хааны ордонд нөлөөтэй хүмүүс болж эхэлж байгаа. Ийм сонин зураг төмрийн үед гарч эхэлж байгаа. Тэгэхээр төмрийн үед бол яг санхүү үеийн засгийн хувьд бол төмрийн хийсэн ажлууд бол төдийлөн сайн биш. Яг тэгвэл тэр үед одоо ингээд энэ Юанши сударт бичснээр бол нэг төшөмлөн төмөр хаанд юу яаж байгаа. Жилд 19,000 лян алт, 10,000 лян мөнгө, 3,600,000 цаасан мөнгөнд дэвсгэрт хүлээж авдаг ч гэсэн төсвийн орлого илж штэ. Хүлээж авдаг ч гэсэн одоо тэгээд хэрэгцээг хангах чадахгүй байна. Тэгээд жин юан гаргасан цаасан мөнгнөөс 200
мянгаыг зээлсэн байг жүжиг нөгөө зарлагчийн орлогод аваад байгаа учраас зээлж гэлж штэ тий. Үүнийг болгоомжтой зарцуулах хэрэгтэй байна гэдэг. Өөрөөр хэлбэл санхүү эдийн засаг бол хүнд хэвээр байгаа байхгүй. Ер нь бол гэхдээ штэ цаасан мөнгийг ер нь анх мэдээж сэдсэн хүмүүсний дод. Тэгэхээр бидний монголчуудын үед юан чин чөлөөтэй өрөдөг валют болсон гэж ярьж ирсэн штэ тий. Гэхдээ Монгол хаад бол нөгөө санхүү эдийн засагт бас нэг төдийлөн сайн байгаагүй учраас тэр нь ч одоо тодорхой байх л да. Учираас нөхдүүд бол нөгөө мөнгөний инфляц гэдэг юм нэг сайн тооцдохгүй. Асуудал гарангууд мач гэд хөвлөд асуудлаа шийдчих гэдэг. Одоо мач гэж гэдэг юм шиг. Гайгүй одоо тэгээд 800 жилийн өмнө байгаа алдаагаа давтал гэвэл одоо тэгээд юу хэлэх вэ те. Тэгээд юу тэрнээс болсон инфляц те чи ингээд нэг улс эзлээ тэндээс цуглуулж явах цаасан дээр баахан юм хэмлээд өгöd байх хоёр бол өөрштэй гэхдээ нөгөө тэр хүнд эн чинь нөгөө арталтаа бараа давхараар баталгаажих хэрэгтэй гэдэг ойлголт байхгүй. Мега сайн байлдаад ирсэн үү? Мега тэгвэл нэг авдар цаасан мөнгө хөвлөд өг гэх юм. Ингээд энэ инфляц болж исэн юм талтай л да. Тэгээд төмрийн хаанчлалын үе. Тэгээд хоёрдугаар төмөр хаан юу ширээ залгах хүүгөөс орсон. Гол асуудал. За тэндээс асуудал эхэлсэн. Төмөр хааныг насорнгууд төмрийн хатан булган гэж хатан. Булган аймгийн хүн биш шүү. Ер нь булган юм байна. Тэгээд тэр булган бол Ананд гэж одоо Ансиван гэж байгаа маа. Ананд гэж одоо эн чинь хэний хөвгт үлээ дээ. Тэрийг одоо хаан суулгана гэсэн хөвлөлтөнд зохион байгуулж эхэлсэн байна. Гэтэл энэ Анандыг болохоор зэрэг юу байгаа. Нөгөөдөл нь нөгөө ноёдод хүлээж авахгүй байсан. Хүлэн зөвшөөрөхгүй. Хүлээж авахгүй. Яг гэвэл тэр чинь бас их төвөгтэй. Ананд чинь нэгдүгээр мусульман шинд орсон байна. Гэтэл эн чинь нөгөө юаны ноёдууд гэдэг чинь тал нь хятадууд. Үлдсэн тал нь монгол ноёдууд байгаа шүү дээ. Тэ? Тэгээд тэр монгол ноёдууд чинь мусульман шинтэй нөхрийг яаж хүлээж авах юм бэ? Бөөмөргөлтэй хүн байвал үгүй бол бурхны шинтэй ч юм уу байвал хүлээж авч гэдэг юм. Хятадууд дахиад мусульман ирээд толгой дээр сууна гэдэг чинь бас явдалтай шүү дээ. Яг нэг сайд болоо сууж байгаа бол хүн хаан болоо сууж чинь хязгаар өрхөйдлөх гэдэг нь шүү дээ. Ийм асуудал үүссэн байгаа. Яг мань хүн чинь булган хатан чинь нэг чянсан агуудаа билүү нэг чянсан өрдөө татаад агуудаа гэх юм бодоход тэр зөрчид хүн шиг байгаа. Тэгээд одоо тэгсэн чинь Хувлаа хааны хүү Чингэм гээд хамгийн том хүү гэдээсэн шүү дээ. Тэрний доотлын дүүн Дарма Булаа гэж байсан. Дарма Булагийн хоёр хүү энд юу тайзан дээр гарч эхэлж байгаа. Нэг нь том нь хайсан, баг нь аюур баруудаа гэж. Хайсан бол хайдуутай байлдах гэж зэрэг аваад баруун хойд нутг руу явцсан байсан үе. Тэгэхдээ нөгөө талаас наадах чинь цэргийн хүч тийш явцсан гэсэн үг байхгүй. Ер нь бол засгийн эрхийг бол шийдэхэд нэлийн хүчтэй одоо аргумент шүү дээ. Арим миний талд байна гэдэг бол тийм. Аюур баруудаа нь бол нийслэлт байсан шиг байна. Тэгээд нийслэлт байж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ болж байгаа үйл явдлуудыг харангуйтаа аюур баруудагийн тэр юу яасан байгаа. Энэ нөгөө Хевчаг жанжингуудын тухай ярьж ирсэн шүү дээ. Янал дотоо асан бугаа гэдэг. Тэр хоёр нь дайдууд байсан таарсан баг. Тэгээ тэр хоёр ерөнхийдөө энэ хувилдаан болж байгаа гэдгийг ерөнхийдөө мэдээд чи нийслэл байж байгаа улсууд чинь юу мэдэн штэ. Тийм учраас хайсан аюур баруудаа хоёр руу гэлс хил хүргэсэн баг. Тэр хоёр. За ийм болж шүү гэдэг. Тэгээ аюур баруудаа төрүүлж орж ирээд тэгээ Хевчаг жанжингуудын тусламжтайгаар Анандыг булган хатантай бариад авсан. Ийм үс. За тэгээд хоёр хүүгийн энэ суух гэдэг асуудал гарна. Хоёлаа Дарма Булагийн хүүхдүүд штэ. За тэгээд аюур баруудаа бол Бээжин төрүүлээд ирсэн яг хаан ширээний хажуу зогсож штэ.
суугаад билээ. Хайсан тэндээс цэрэг аваад ирж байгаа. Энэ ч бас асуудалтай шүү дээ, тий. Тэгээ энэ үед энэ хоёрын ээж Тажи хатан ухаан зарсан баг. Тэгээ Тажи хатан бол энэ Юан улсын сударт хичээсэн байт юм л да. Тажи хатан бол хайсан хүүдээ загтлын явуулахдаа тэгсэн байгаа. Би одоо ингээд мэрэгч төлөвч нараас одоо яах вэ юм бэ гэж асуулаа. Тэгсэн чинь хаан ширийг хэн залгамжлах ёстой гэсэн чинь тэр хүн хэлэхдээ бол асар их эмх замбраагүй байдал гамшиг тохиолдно. Тэгээд энэ хоёуланд нь их хэцүү байх болно гэж байна. Тийм болохоор миний хоёр хөө ах トゥ та хоёр ах トゥ нараа надаас төрсөн хүүхдүүдээ тэгээ бие биенээсээ хол байх юм уу? Энэ зурхаачийн хүүхд бол мууг зөвгнж байна. Тийм учраас одоо маш эв зүгөө шийдэх хэрэгтэй юм а гэж ээж ухаан гаргаж штэ. Тэгэнгүүт хайсан жоохон эвгүй байдалд орчиж байгаа ээж. Ичи дүүтэйгээ байлдах яг саанч бүр аюул болох гээд байна гэсэн юм хэлж штэ. Тэгээд нөхөр юу байгаа за хайсан тэгсэн чинь тэгж байгаа. Тэнгэрийн замууд бол тайлагдчихгүй штэ. Тэгээ бид нар одоо юу болохыг мэдэхгүй ээжиж ингэж одоо зурхаачтад найдаж ингэж өвдөд юм хүслээс татгалзах ёстой гэж юу гэж хэлсэн байна. Тэгээд тогтоо гэж нэг Кипчак ноён байгаа. Тэр хайсан гэдэг байгаа их ихтгэлтэй жанж. Тэндээ одоо тэрэнд юу байсан байгаа тогтоо чи эзааны дэргэд байж бүх муухайг нь мэдэж мэдээлдэг хүн чи хэл яах юм гэж. За тэгээд тэгээд ирэнгүүт тэр хоёр тохироо хийсэн байна. За ахаараа хайсан сум. Ах нь юм чи. Энд чи дахиад нөгөө Юан гүрэн гэдэг чинь нөлөөлж байгаа байхгүй дүүн сууж болохгүй ахын суух гэдэг шүү дээ. Түрүү нөгөө гамалаг чинь унгаачаад дүүн суусан шүү дээ. Тэгэхээр хөгчин хатны мэрэгэн ухаанаар унгаагаад одоо бол ээж нь аль нэг нь унгаах биш. Та хоёр одоо зөгцөө ялчгүй дүүн ээжинг захирчаад байгаад байдаг. Ахан зэрэгтэйг ирэхээр дүүн юу ярьж байгаа би хаан чамтай байлдна ингээд цусуур усгуу альсхул уучраа олох уу гэдэг юм тоглолтыг зөв зөксүүлж. Тэгээд ахыг нас барангууд ахын хүүхд биш дүүн суу. Аюур барууд суу. Аюур баруудыг нас барангууд хайсангийн хүүхд суу гэж. Ийм тохироо хийж байгаа. Ээж бол ухаан сарж байгаа үстэй. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадран болон анзны шүс угаарай. Denk Farm. Ер нь нөгөө өмнө ч гэсэн ярьжсэн энэ монголчууд зөв дэлхийн нийтийн засгийн шилжилтээр эмэгтэйчүүд хатад заавал нэг оролцож ирсэн байх юм тий. Ер нь та бол одоо шинэ өгөөдөг хаан суулгах асуудлыг Чингис хаан шийдсэн гэж байна. Тэгээд бүртээ шийдсэн юм шүү дээ. Тэр ч одоо хоёулаа таан шүү дээ. Ер нь бол логикоор одоо ер нь логикоор өөр хүн байхгүй шүү дээ. Зүчи суучвал мэрэгдийн орхитс гээд асуудал үүснэ. Улс тарна тийм үү? Цагаатаа суучвал тэр зүчтэйгээ харахгүй тодорхой байна. Тэ? Тэгэхээр зэрэг өгөөдөл үлдэж байгаа байхгүй. Чингис хааныг бол би харин Монгол ёсоос ихэд язгуурын Монгол нутгаа бол тулууд өвлөвчж байгаа шүү дээ. Отхон хүү гал голомтоо өвлж авч шүү дээ. Тэгээ өгөөдөө их улсаа өвлж авч байна. Хоёр том гүү бол нөгөө аавын амьтад нөгөө гэр тусгаарлаад өөрийн өмч хөрөнгөтэй болоод ингээд айл болоод явдаг шиг ингээд алтан орд цагаатай улс гэж яваад гэж. Чингис хаан бол ялчгүй яг Монгол хавар мундаг шийдсэн. Тэгвэл Чингис хаан нэг асуудлыг шийддэг. Юу гэвэл одоо хаан ширээ залгамжлах тодорхой зарчим гаргаагүй. Тэгээ мань хүнд гаргах боломж байхгүй. Ахмад нь залгамжлана гэд хэлчихвэл зүч залгамжлал шууд хагарал болно шүү дээ. Тэ? Тэгэхээр бас болохгүй. Отгон нь залгамжлана гэж хэлэх болцоо байсан байх. Гэхдээ тэр үед хааныг энэ чинь 1219 онд хэлж байгаа үг шүү дээ. Хорезм руу дайнурдахдаа. Тэр үед тулуугийн одоо бүх авиас бэлэг чадвар тодорч гараагүй байсан үе байна.
битүүмээр гэсэн үг. Ийм болоод байсан. Тэгэхээр мань хүн нөгөө зарчим зааж үлдээгээгүй болохоор дараагийнх нь ингээл за өгөөдөө бол ялчгүй хаана нэрлсэн учраас явчихж байгаа шүү дээ. Тэгэл өгөөдөөс хойш гүйг бол тэгээд хааны грисийг зөрчиж суусан болчиход байгаа шүү дээ. Ширмэн суух хэрэгтэй байсан гүйг суусан. Гүйгийн дараа бүр өгөөдөө удмаас ягаад мөнгө авцсан. Мөнхийн дараа тэгээд хувлаа ариг бүх хоёрын дайм болцсон. Энэ ингээ нөө зарчим учин бүгд ингээ задраад нураад яваад байгаа. Та энэ хаадын тоглоом гэж буруу нэрлэж. Наад чинь ер нь хаттын тоглоом байна. Юунаас хойш гэсэн өгөөдөгөөс хойш ирсэн тэр чигээр бүгд хатад оролцож байгаа байхгүй. За тий яг хаттын оролцоогүй юм гэж байх шүү дээ тий. Ер нь бол оролцоод хаадын тоглоом гэж яриана шүү дээ. Ер нь бол одоо чиний амьдралдаа бүх хурааж байгаа буян нүглийн 50% чи эхнэр дээр чинь ноогдсон шүү дээ. Ялгаа юу гэсэн тий. Тийм болохоор энэ бол яа л та. Тэгэд яг энэ үеэс эхлээд дахиад хямралын их суур тавигдчихсэн. Хайл үеэс эхэлж. Одоо энэ нөгөө хайсан аюур баруудаа. За хайсан бол хүлэг хаан нэртэйгээр хүлэг гэсэн цол авч тийм учраас манай түүхэнд хайсан хүлэг хаан гэдэг бичигдээд явчихсан. За тэгээд хайсан хаан ч яг хэдэн жил удаагүй. Тэгээд дараа нь аюур баруудаа хаан ширийг залгаж суусан. Тэгээд аюур баруудаа харин хайсангийн үг суулгах хэрэгтэй байсан чинь мань хүн өөрийнхөө үг залгамжлуулах оройг тавьчихсан. За энэ дахиад нөгөө эн чи ёс бусаар шүү дээ гэдэг сэдвийг бий болгож байгаа байхгүй. Бүгд л мэдж байгаа шүү дээ. Тохироо ингэж хийгдсэн. Одоо аюур баруудын дараа хайсангийн үг суух хэрэгтэй гэжсэн чинь аюур баруудын дараа шийдбэл гэдэг аюур баруудын хүн суучж байгаа. Ер нь бол энэ үеийн одоо юуны хаадууд бол ерөн тампуурлынхаа шат руу орж эхэлцгээсэн л дээ. Өвөл цагтаа орж эхэлсэн. Өвөл цагтаа орж эхэлсэн тий. Төрийн хэргийг сонирхож байгаа юм их багтаа. Эдийн засаг одоо нэг тийм ойлгохгүй. Ер нь зөвхөн инерцээр л явж байгаа болохоос биш тэр хаад тэнд нэг нөлөөлөө зүуд болцсон юм байхгүй. Нөгөө сайдууд маань бол улсын хэргийг сайжруулахаасаа ер нь хувийнхаа ашиг хонжиг хайсан нөхдүүд тэр хавар бий болоод за тэгээд сая хайсан аюур барууд хоёрыг хаан ширэнд суухад хөвчгийн ноёдууд тий асан бухаа энэ л дотоо хоёр гол үр гүйцэтгсэн гэд би чамд яриад штэ. Тэгээ ингээ хөвчгийн харуулууд тэр өтгөө энэ л дотоо чинь цэргийн зөвлөлийн дарга болсон ба. Чи одоо Женжиш таван дарга гэсэн үг штэ. Монголын армийг Женжиш таван дарга болсон байхгүй. Ингээд асуудлуудыг үүсгэсэн юм харагдаад байгаа юм. Хоёр зүйл эргүүлж тодруулах хэрэгтэй. Төмөр хаан дээр тухайлбал бас үлдэс өв байгаа ха. Энд чинь Монголын бусад их хаадуудтай хийх зөрчил ер нь гайгүй болоод харин хоорондоо нэлээд нэг Төмөр хааны үед нэгдсэн тухай би чамд ярьсан шүү дээ тий. Үлзий Төмөр хаан гэдэг маань энэ л тий. Сэргий зурсан биш тухайн үед нь зурсан зураг. Энэ нөгөө одоо Тайваны музейд байдаг Монголын хаадын зургийн зураг байсан. Хайсангийн зургийг би одоо олоодох юм. Ер баригда энэ тог төмөр байна. Энэ аюур баригдааны Төмөр хааны зураг сахалгүй бол тантаас төстэй л юм байна. За баярлалаа. Энэ аюур барууд хаан. За. Энэ аюур барууд хаан хайсан хаан хоёрын ээж Тажи хатан гэдэг маань. Ер нь юу Ирлий зүү. Бүүнч хонгороод яата. Ер нь бол гэхдээ энэ хаттын зургийг харах юм бол тэр үеийн хүмүүсийн гоо үзэсгэлэнгийн ойлголт бас их өөр юм тий. Ийм төгрөг дугуй царайтай, хацар томтой, чихний өмг томтой ч гэдэг юм уу. Одоогийн биднийхэр бол заваас нэг ч хөргөн тооцох тохиоргүй тийм ойлголт байгаад байна. Гэхдээ явдаа үе үедээ хүмүүсийн хөрхний тухай ойлголт их өөр шүү дээ. Одоо жишээлбэл шүү дээ энэ Москва хотын
хэрмийг бариулсан 3 дугаар Иван хааны хатан София Палеолог гэж грек хатан байсан. Византын гүнж. Тэр чинь одоо амар хөөрхөн байд. Бүр тэр үеийн зөвхөн Оросууд биш. Европын судар модорт бичсэн байдгийг. Тэгээ чи боддоо метр 62 см-ийн өндөртэй 96 кг-ын жинтэй. Хөөрхөн. Тэгэхээр хөөрхөн гэдэг ойлголт янз бүр байдаг гэсэн үг байна. Чи метр 60-тай 96 кг. Одоо надад үзүүл чинь бүгд эсэргээр байна. Одоо бол бүр эсэргээр. Хоёлаа нөгөө хаан ширээний хор ирж байгаа. Гэхдээ ийм сонин юунууд гарч ирсэн байгаа юм л да. Сая дахиад дөнгөж энэ хайсан хааны хоёр хатан. Энэ чинь зингээ хатан нөгөөдгийн билээ. Зургийн алдаа юу? Яц. Энэ хүний нэг нүд нь жоохон юу л байна. Тэгшимгүй байна. Ер нь тэгшимтэй хүн байхгүй шүү дээ. Гэхдээ тийм л дээ. Гэхдээ энэ бас арай л тэгшимгүй байна. Бүр сольжүүр ингэсэн байна. Нэг хэмдэр биш байна нүд нь. Тэгж анзаардахгүй юу? Мэдхгүй. Залгийч. За аль таны снэртэл дуурах царайтай төрхийн дефект юм уу, зурагчийн алдаа юм уу? Тэрийг хоёлын цаасны эффект гэж байна. Тэгээд яг энэ үеийн би яг энэ хатад маттыг гаргаад эхлээд байгаа гэхэлэр юу байгаа маа. Эн чин энэ үеийн хаадууд за тэр дотоод хэрэгтэй анхаарал тавихгүй байх дүүрч. За одоо тэгээ бус юмнуудын дүүрч. Дээрээс нь ер нь бол садар самуу мамуу одоо өөрөөр хэлбэл эн чинь яаж байгаа юм гэхэлэр марайл онж байгааг ёс суртахуунгүй болж байгааг харуулж байгаа байхгүй. Эртэд нэг эрдэмтэн надад хэлжээ. Наад бол ч нөгөө солонгосоос хүүхнүүд авдаг байснаас болсон байхгүй юу гэж. Би мэдгүй солонгосууд нь тийм гоц садар самуу улсууд биш байх л да. Зүгээр магадгүй тэр нөгөө манай түүхэнд үүрэг гүйцэтгсэн ги хатан матан гэдэг ч юм уу үлзий утга хатан гэдэг ч юм уу тэрнээс болоод тийм ойлголт байдаг байж магадгүй. Гэхдээ энэ үеийн одоо юуны хаадуудын дунд одоо тэр садар самуу их тархсан, архитарс их одоо задгай тарсан гэдэг тухай бол одоо их сурвалжуудад их тэмдэглэж үлдээсэн байна. Энд ч одоо алтан намар бүр намар орой болж эхэлж байгаа байхгүй юу? Хүүтний амьсгаа ороод тий. Нөхдүүд бол найрлсан жигтэй наадам дуустгууд гэл байгаад байгаа хүмүүс багхгүй. Ер нь тэгээд төрийн өвөл болох гэж нөө яа гэдэг юм бодохгүй. Тэгэл бижигнээд байгаа бас л та. Үгүй яг зүгээр Монголын эзэнт гүрний зовлонч биш ханаа чи бүх эзэнт гүрэн тухайлбар Ром Грекч гэсэн бүгд л тийж аз жаргал ташуурсан л жаргал ташуурсан л гэж. Ялгаатай Ром 1000 жил шүү дээ. Бид ч 100 жил. Тий. Тэгэхээр зэрэг дампуурлын их амархаа явцсан. Тэр Ром хоёлаа нөгөө гладиатор кинонд ярьж ирсэн шүү дээ. Тэнд чинь бас нэг сони юм байгаа байхгүй юу? Антонини Пи чинь хин Люцивер Марк Аврели хоёрыг өргөж авсан гэж юм яриадсэн шүү дээ. Тэгээд нэг нь нэг нь хамтран захирчултаад дараа нь Люциверийг нас оронгод Марк Аврели болсон. Тэр чинь өргөж авч яах гэдэг тэр тогтолцоо байна. Өөрөлд чадвартайгаа нөгөө тэр Антонини Пи чи өөрөө хүүтэй байгаа шүү дээ. Хүүхдүүдтэй байгаа шүү дээ. Хүүхдүүд даанч бүтлгүй гараад л байгаа байхгүй юу? Энэ аавын буйнаар жаргаад өссөн сайхан амьдрал дунд бад сурцсан юу ч мэдэхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө чи харж байгаад энэ авиас бэлэг төгөлдөр хүмүүн зовлон жаргал үзсэн юм мэддэг гэж. Энэ хаадуудын энэ юм бол Монголын нийгэмд ч гэсэн бас харагдахгүй харагдаж байгаа. Хэнийг мөнхийг хаан тавих үед Батхааны хэлж байгаа үгийг хэрэг анхаарах юм бол мань хүн бол тэгж байгаа байхгүй энэ өгөөдөнхөн чичээхэн хичээг алсан. Чингис хааны охиныг алсан ийм хүмүүс яаж хаан байж болно гэж хэлчихэд харин энэ мөнх бол жаргал зовлон үзсэн. Сайн мөнх туулсан. Хаан байх зохион гэж. Тэгэхээр бас зөвхөн тийм удам биш тэнд чинь чадварын асуудал тэр тавигдаад байна шүү дээ. Тэрнээс биш нөгөө хөгчийн хатны хийсэн хор нөгөө том үгийнхээ эрэгбэр далимдуулж хүүгээд тэр үл чадвар биш шүү дээ. Юм чийжлээд сайхан уншин гэдэг чинь улс өдөртөн гэсэн үг биш тийм үү? Дараа нь сүүл рүүгээ эдгээр чинь бүр дампуурл болж байгаа байхгүй. Зарим хаадынхны үед бол
бүр юу хийж байгаа шүү дээ. Хааны ордноос бүжигч хүүхнүүдийн юу одоо байр гэх юм уу юу гэх ордон гэхэд арай хайшаач юм. Тэрлөө өнгөд нууц ийм зам мам хийцэн хатан дайрагдахгүй юм гүүхэн дээ шүү дээ тий. Гэх мэт ийм дампуурлууд болж ирсэн. Тэр чи өмнө хятад хийсэн байсан өнгөл ах уу. Тэрийг дахиж эргэлтэнд оруулж ирсэн баг. За окей магадгүй. Гэхдээ ер нь нөгөө юу энэ юг харуулж байгаа гэхэлэр шүү дээ. Хоёул Чингис хаан гэдэг амар хүний тухай ярьсан тий. Тэгээд тэр чинь жижигрээл нэгэд би яриадсэн шүү дээ. Тэгээд Хөвлөө бол бас л том хүн шүү дээ. Тэгээд үлзий төмрийг бол одоо Хөвлийн талал гэхээс яах. Гэхдээ энэ хоосонгүй тий. Энд бас нэг формалч гэсэн эв нэгдлээ эргүүл зэрэгээд хайдуугийн дайныг дуусгаад тий ингээд бас мань хүн чинь юм хийгээд байна. Тэгэл тэрнээс цаашаа бол хоорондоо л үзээд байгаа байхгүй би аа суугүй чи аа суугүй хөөе хайл гэсэн юм болоод яваад энэ хинээс хойш аюур баруудын шидбэл гэгээ хаан чинь гэгэн хаан гэдэг нэрээр шидбэл чинь суугаад тэгээ мань хүн чинь 2 жил болохгүй асууд халуулаад шууд хааны аминд халдсан хэрэг гарч байгаа. Тэгэл тэрнээс ч хойш ерөөсөө эл төмөр гэдэг нэг хевчээг удмын нөхөр гараад ирсэн. Энийг хаан давна гэл ингээд тэг 9 төмөргийн чүлээ 90 балмал гэдэг ингээд эн чин Хөвлөө бараг 1260-аас 1294 билүү. Ер нь бол хаан ширээнд мань хүн 34 жил сууж байгаа. Дараа нь үлзий төмөр нэг 12 билүү 3 жил сууж байгаа. Тэгэл тэрнээс хойш шаргичж байгаа юм да. Айсанчных удаагүй, аюур баруучных удаагүй, шийдвэл 2 жил болсон гэл ингээл тэрнээс хойш нөгөө хаадууд нь бол ингээд шаргидаа явчихж байгаа. Тэгэхээр зэрэг энэ юуг харуулж байгаа гэхэлэр нөгөө юуга харуулж байгаа. Хаадууд жижигрэхээсээ гадна ордны энэ өмнө их болоод тэгээ тэнд нь ингээд орж тоглодог улсуудын тоглогч нарын тоо олшроод энд хоёулаа бас нэг том хүчин зүйл яриаггүй юм биш үү? Нөгөө юуны талын үзэл санаа хятад соёл иргэншил гэдэг юмны мөргөлдөөн бас байнга явна шүү дээ. Энэ бол ерөөсөө бүр Хөвлөөгөөс эхлээл байсан хятадуудыг дөрөв ирэхэд төр захирах асуудалд оролцуулах уугүй юу гэл ингээл тэр чинь ингээл үргэлжлээд яваад байсан байхгүй. Зарим хаадууд нь тийм байдгүй хятадуудыг оруулахгүй гэл зарим хаадууд нь оруулна. Тэр нь яаж байгаа гэхээр чанснаар хин дамжигдсанаас болдог. Баян чансан бол хятадуудыг ерөөсөө оруулахгүй гэдэг ч юм уу. Тэгээд ингээд бүр хад үдсэн дайскансан байдалтай байдаг гэж юм. Ийм юм болсон байна. Дахиад тодруулах юм энэ та түрүүнд цугс ярьчлаа. Симүү харуул, хипчак харуул гэдэг. Тэгснээр дахиад алаад харуул. Юу харуул? Харуул гэж юу гэлээд? Харуул гэж зүгээр цэргийн ангиудад хэлж байгаа. Тэгээд яг нөгөө нэг хааны ордныг хамгаалаад энэ тэнд байршуулцдаг. Тэгэхээр харуул болчихж байгаа байхгүй. Тэрнээс биш зүгээр хэрэгэлдэг цэргийн ангиал харуул гэж. Тэр үед Орос харуул байгаа шүү дээ. Баян чинсэн чинь 1000 Оросоос бүрдсэн Орос цэргийн ангийг захирдаг хүн байсан шүү дээ. Одоо тэгээд энэ үеэс эхлээд Монгол харуулууд байхгүй, Монгол цэргүүд юмаа хянахаа байгаад өөр өнгөт нүтнүүд бүх юмнуудад оролцож эхэлж байгаа гэдэг санаа юм. Тэгээ ер нь яг Монгол мэдээж Монгол жанжид энэ төр бол байсан л да. Тэгэхдээ гол үргийг эднэр нь гүйцэтгэж эхэлж байгаа л гэсэн санаа байхгүй. Дахиад тэнд нэг энэ дэр түүхэн дээр Шүмия Юан гэдэг нууц цэргийн ажлаа гадаад бодлогыг хариуцдаг юм яам алба байсан байна. Тий. Тэр чинь нөгөө хин блэ Асан Буханы өлөө тэр яамыг толгойлж ирсэн. Нууц зөвлөлийн орлогч дарга тий. Өөрөөр хэлбэл бүр нарийн асуудлуудаа бид нөр өөрсдөө хянж чадхаа болж эхэлж байна тийм үү? Монголчууд. Тий. Ер нь бол биш үү чи хятадыг эзгэж байгаа тийм том эзэнт гүрэнд чамд нөгөө боловсон хүчний дутагдал үүсээд байна шүү дээ. Тий. Чи хятад хүн тавьмааргүй байдаг. Монгол хүн чинь одоо тэгж тийм асуудал шийдэж чадах авиас билэг өгөх Монгол хүн уруу дарж байгаад байдаг. Тэгэхээр яах вэ гэхээр одоо тэгэл нөгөө гадны хүмүүс авч ашиглаад тэгэл тэд нар чинь аажимдаа энэ ордны бүх хэрэг мэрэг бүх юмыг мэдж эхэлж байгаа байхгүй. Тэгээд
магадгүй одоо юу гэдгийг за бүр ер нь хувлаа үеэс эхлээл тэр улсууд чинь янз бүрийн буруу зөрүү үйл ажиллагаа айлгуул ийм тийм юм бол гарч эхэлсэн шүү дээ. Жаби хатан чинь дэмждэг байсан Ахмад Ванакати чинь өрчнөө мөнгө төгрөг идэж уусан нөхөр байна гэдэг нь. Одоо энэ жилийн Төмөр хааны үеийг энэ Төмөр хаан биш Хайсан үлэг хааны үеийг хятадын нэг эрдэмтэн бичгтээ бичиж байгаа. Нэг жилийн дотор 880 хүн хэл ахуулын тусламжтайгаар төрийн өндөр албан тушаал хүрсэн гэж. Албан тушаалын 8% эхэлж. Тэгээд бар шиг тэнэгдсэн гэж. Тэд нэр тэр нь албан тушаал дээр гарчаад илтгэдэг хүн гарч ирэнгүүт тэнэгч өгөхгүй. 40 хүн эзэн хааны эхнэрүүдийн хамаатан мэт дүр эсгэж эрх мэдлээ эдэлж байлаа гэж. Тэгээд би одоо хадны хамаатанчтай гэл нэг нөхөр мөн ч юм уу биш ч юм уу тий нэг нөхөр гарч ирэл тэгэл ер нь бол тэгээд хайсан чинь билүү аюур барахны хаан ширээнд суухта эргэлтэнд байгаа мөнгөний 20% тэнцэх хэмжээний мөнгө хэвлэж гаргаад бэлгэнд тараацсан. Тэгэхээр тэр хүн чинь нөгөө эдийн засгийн тухай ойлголт байхгүй юм гэсэн үг шүү дээ. Тэгвэл одоо чи намайг хаан ширээнд суух ясл дээр манай мега хүрээд ирсэн байна. Хамтар мөнгө гэл ийм л юм болсон юм шиг байгаа. Арайч тэгж яагаад гоох. Гэхдээ ер нь бол энэ одоо юу асуудал үүсэж байгаа хгүй. Тэгээд ер нь тэгэл 1300 Төмөр хаан 1307 оноос орсон. Тэгээд тэр чинь хин аюур баруудаа залгамжлаад 1308 онд тэр чинь нөгөө нэг жил бас бодлон болж байгаа шүү дээ. Тэгээд хайсан хөлөг биш аюур баруудаа биш хайсан хөлөг хаан. Тэгээд хайсан хөлөг хаан чинь 3 жил ажиллаад нас ураад тэгээд аюур баруудаа хаан суучиж байгаа. Тэгээд аюур барууд чинь харин жоох удаад тэгээд 1321 онд билүү хүүн шидбэл хаан гэгэн гэдэг султайгаар залгамжлаад тэгээд хүүн 1323 онд хувилдааны яваар сүмрүү мөргөл үлдэх гэж явж байхад нь асууд харуулсан дайраад тэгээд манай нэг алчихсан. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Юу энэ дэр чин тэр андыг хуйлдан зохион байгуулсны төлөө бас цаазар авч байгаа шүү дээ. Тийм анд чинь хаан ширээний төлөө хаан ширээнд яана гэд булган хатантай нийлээд явж байгаа шүү дээ. Тэгэд булган хатны чинь олонний өмнө цааслаг ууха. Булган хатны хорлоод алдсан баг зөвөр өөр газар цөглөөд тэнд нь хорлоод алдсан баг. Андыг бол тэгээд цаасаар авчиж байгаа. Ер нь бол тэгээд юу шууд ингээд нөгөө удам юу зарчмаараа суух одоо юу хууль ёсоор хаан суух хүн байхгүй болоод эхлэнгүүт асуудлууд үүсээд эхэлж байгаа байхгүй. Одоо Төмөр хаан хүүхэдгүй хаан ширээ залгах үргүү байсан гэдэг утгаараа шууд нөгөө Жингмийн удмынхан биш Дарма болын удмын 2 хүү гарч ирээд бүжгэлж байгаа үстэй. Тэгээд дараа нь энэ хэнийг Шидбэл хааныг нас урсны дараа 9 Төмөр хаан гараад ирж байгаа. 9 Төмөр хаан чинь бол бүр гамлын удмынх. Ахмад хүү гамлаа одоо Төмөр хааны ах Гамала тэрний удмын хаан гэдэг ч юм уу. За тэгээд дараа нь энэ чинь дараа 2 хааны хооронд тэмцэл болж байгаа. Ражабаг гэж энэ нэг юу хаан шандууд суугаад тэгээд тэрийг бол 2 нийслэлийн дайн гэд нэрлэдэг. 2 нийслэлд нь 2 хаан суудсан хоорондоо нэг хайхтар байлдаа бүч гисэн тий. Тэгээд ийм болсон гэд. Хайсааны үед эдгээр бас харьцангуй богино байсан ч гэсэн бас өв үлдээсэн юм шүү. Төмөр хаан шиг бас хичээсэн юм шүү. Түүхэнд бас тийм юм үлдсэн үү? Төрийн бүтц томилгоо түрүүн тань хэлээд байгаа тэр завхрал бий болж эхэлж байгаа юм шүү дээ. Албан тушаал 8 чи хайсны үед бий болж эхэлж байна тийм үү? Тий хайсны үед бий болж байгаа. Аюур баруудын үед энэ үргэлжилж байгаа. Яг гэвэл хаадууд чинь нөгөө төрийн иргэдээ анхаарахаа болоод
ер нь одоо хэн хаан суугуу, хэн залгамжлах уу? Тэгээд ямар хөөрхөн хүүхэн энэ хавар байна гэдэг ийм сэдв рүү яваад тэндээ гол нөгөө дан гэдэг юм байхгүй шүү дээ. Бас энийг Иоанн гүрний нэг сул тал байгаа. Гадаадын дайсангүй болсон. Яг тэгвэл энэ үеэс чи эхлээд 1320 гэдэг чинь дахиад нөгөө Алтан орд, Цагаатай улс энэ чинь бүгд өөрснийхөө дампуурлыг туулж байгаа үе шүү дээ. Юу яасны чинь Иоаннтай очиж толгилцох уу? Хоёрдугаарт эргэн тойрон дотор нь ер нь үзэг улс байхгүй шүү дээ. Чи Солонгос хараат улс. Вьетнам хараат улс. Вьетнам жоох үү? Дайвиет, Чампа хоёр хараат улс, Бирм хараат улс. Хоёулаа Бирмийн дайны тухайс. Энэ Бирм чи бүр өөрөө давбураад юу нь мэддэгэ байсан. Иоаннд халдах зүрхтэй амтан байхгүй. Таны газрын зураг дээр харуулж байгаад юм асуух гэдэг юм бэ? Одоо энэ дээр ингээд Иоанн гүрэн Төмөр хааны үед чинь энэ урагшаа далаар их дайралтууд дуус байхгүй болсон. Байхгүй болж байгаа тийм. Орчин үеэлэр нөгөө одоо хятадын төсөл байгаа шүү дээ. Бүсвэ зам гэдэг. Энэ бүс нь энэ бүс гэх юм. За зам нь дуусаа тэгээд бүс гэдэг рүү гачвал бүглэж эхэлсэн юм шүү. Тэр нь яг Төмөр хааны үед бол энэ их улсын нэгдлийг хангахад энэ голд болон байгаад дайнд дэжин биш. Энийг дуусгах нь зүйтэй гэж Төмөр хаан үздсэн болтой юм шиг байна. Тийм учраас маань хүн одоо ингэ шин далайн малайгаар явха болиё гэд. Хоёрдугаарт энэ далайн замыг далайн тухай хоёулаа ярьж байхдаа энэ ч бас нөгөө хүлгүү хаан Илхадын удам тэнд Персэд суудсан. Тэгээ тэр нь байнга нөгөө Алтан ордтой ч байлддаг, Цагаатай ч байлддаг. Ийм байхад одоо Хувлаа хаан чинь дүүдээ туслахын тулд энэ далайн зам нээх гэдсэн юм а гэж ирээдсэн шүү дээ. Төмөр хааны үед бол тэр нөгөө тийм чинь хүлгүү чинь аль 1265 онд нас барсан. За тэгээд тэрний абага аргун гэд бүр холдсон байхгүй. Тэгэхээр зэрэг одоо тийшээгээ хүрэх гээл ингээд ам тэмцээд байх шаардлагагүй ч болсон байх. Тийм учраас маань үгүй ерөөсөө хоорондоо цөмөрөө эвсийн найрамдын худалдаа 8-аас сэргий гэдэг ийм асуудал болж явсан ба. Тэгээд энэ дээр нэг ярих хэвээр том сэдвийг бид одоо архичаад идэг. Худалдааны асуудал. Энд чинь эдийн засгийн сүр хүчийн асуудал яваад шүү дээ. Худалдаа гэдэг чинь баялагын асуудал. Тэгээ энэ ингээд дотоодын дайнаас болоод энэ худалдаа хэсэг тасраад тий тэгээд жишээлбэл Алтан ордын сүр хүч мөхж байгааг нэг том шалтгаалж энэ хятадаас ирж байгаа худалдаа татарчж байгаатай холбоотой байна. Тэгээд тэр нөгөө төмрийн улс гэж байгуулагдсан шүү дээ. Тэгээ төмөр чинь Алтан орд руу худалдааг нь оруулахгүй өөрөөхөө нутг руу татаад Бухар Самарканд руу татаад энэ чинь нөгөө мөнгөн орлогоо мань хүн татаад тэгэнгүүт нөгөө доктор миш чинь би юу ийстөө идэж хөнгөө боллоо шүү дээ гэл төмөртэйгөө муудалцал. Энд чинь дандаа энэ том эдийн засгийн харилцаанууд ингээд юу тасарч байгааг харуулдаг байхгүй. Тэгээ их улсын одоо юу гэх юм бэ? Дампуурл эндээс л эхэлж байгаа юм л да. Ер нь бол огтуучтай хоорондоо холдоод явцгаацсан. Бүгд ингээд өөр өөрийн ордоороо хаттууд чинь салаад өмнө нь бол тэгээд ихч мэгч нар чинь хоорондоо холбоотой байлаа шүү дээ. Чингис хааны охтуудын тухай ярьж ирсэн шүү дээ. Бүх харилцаа холбоо эдийн засгийн одоо худалдаа харилцааг тэд нар базж ирсэн юм а гэдэг. Тэгээд дараа нь одоо тэгээд тэр ач нарын хатан үед бол энэ Иоаннд байгаа хатан Илханд байгаа хатан хоёр хоорондоо корпорац байгуулад 8 эрхлэх магадлал айгүй багасчихж байгаа. Ийм л юм болж байгаа. Далайн зам бол нэг төдийлөн бас найдвартай биш өртөгтэй юм болсон л байгаа юм л да. Энэ та Монголын хаадын тоглоом 3 гээл 1 2 3 гэж сүрхийн нэрлсэн. Би бол одоо энийг шал өөрөөр нэрлэмэрлсэн. Монголын хаттын тоглоом гэдэг. Нэг хөлбөр нь Монголын хаттын тоглоом гэдэг. Тэр нь богиннаас таадын тоглоом юм үе их юм уу. Жирээс 10 хүрэхгүй л болж эхэлчихсэн. Зарим бүтэн жил хүрэхгүйгээр байхгүй болж. Тэгээ ер нь тогоон төмөр хүртэл бол ер нь баг
юу гэж байгаа шүү дээ. Амар энэ хямрал ганцхан юунд болж байгаа юм биш шүү дээ. Алтан ордод ч гэсэн хэрвээ чи санаж байгаа бол 1250-ад оны үед их самун гэж нэрлэгдэг. Бүр Оросууд хүртэл очичоод хинд татраа төлгөө мэдхээ байдал нь дампуурж байгаа шүү дээ. Нэг жилийн дотор 3-4 хаан солигддог ч юм уу. Яг энэ процесс цагаатаа улсад болж байгаа. Тий? Юанд бас болж байгаа байхгүй. Юан бол яг том болохоор бас нэг тийм сайн мэддэхгүй байгаа болохоос биш. Дахиад нөгөө нэг ачнаар 30 нарын үед нөгөө Ибн Халдуны хэлдгээр дампуурлах хэлнэ гэдэг чинь яг дампуурлан явж байгаа юм. Тэгээ энд нөгөө хаттаас гадна нөгөө хөвчээх хүч чинь одоо төрөлөтөө төрийн иргэд орооцолдоод эн чин туг төмөр эн чин нөгөө хэний дараа Ражабаг хааныг Ражабаг гэдэг нэг 41 суусан хаан байсан юм аа. 9 төмөрийн үед зэрэгцээ. Тэгээд тэр Ражабагийн дараа туг төмөр хаан суугаад тэгээд туг төмөр чин хаан суужсэн хүслэн хаан тэр чи яг нөгөө дахиад баруун зүгт зэрэгтэйгээ байсан нөхрөл дөө. Би хаан суунаа гэд ирээд тэгээд туг төмөр нь одоо зэрэг хүч хөрөхгүй юм чинь. Тэгээд та хаан суугаад тэгээд хэд хоногийн дараа ч үлээд нөгөө өсөл утгад нас орчиж хорлцсон юм шиг. Тэр нарим дээр. Тэгээ энэний цааталт нь ил төмөр гэдэг нэг төвчэг жинжин бүх найруулга нь хийгээ явуулдаг байхгүй. Энд бүр дампуурлт эзэгтэд тулж штеп нөхөр хорлохыг нь хорлол тавихыг нь тавиал ингээл тэгээд тэр чин ил төгс гэдэг хааныг тавих гэж үзсэн байгаа тэр ил төмөр чин. Тэгээд юу ил төмөр тэр ил төгсийг тавих гэсэн чинь аав ээж нь болиг. Аав ээж нь болиг гэж хэлтэл хаан ширэг тийм болгоо хийж байгаа. Одоо ингээд муугийн мань алхна гэж. Энэ өнөөдөр нэвтрүүлгийг ер нь дуусгах гэж бодож байна. Лаг эхлээд эхний энэ чинь 10 сараас эхэлсэн шүү дээ. Хаадын тоглоом амар эхэлсэн юм аа. Одоо наачис тоглоомын хаад болоод дууслаа гэсэн. Ер нь тоглоомын хаад болгочихгүй юм. Энээс хойш цуврал яваад богинастай хаадч биш баг тоглоомын хаад л болж шүү дээ. тэгж дээ. Тоглоомын хаад. Тэгээ эн чинь нөгөө юу яж байгаа шүү дээ. Нэг хэрэггүй. Энийг ерөөсөө сэдвийг хаа ерөөсөө. Ил төмөр чинь юу ячиж байгаа шүү дээ. Тэр юу туг төмөрийг нас урсны дараа хаан тавих гэдэг ил төгсийг гуугаад нөгөө аав ээж нь юу ястуу хүүтэйгээл байж үзье. Юу хаан ширээ мэрээ. Тэгэнгүүт 8 настай 90 бол гэж хүүг хаан тавиа хийж байгаа. За. Тэр чи яг жинхэнэ тоглоом юм болж байгаа. Чи өөрөө 8 настай зураг байсан шүү дээ. Тий. Энэ муу юм зайлвал ямар юмны хаан багууд тий. Тэгсэн энэ нь сарын дараа ч үлээ өгч байгаа. Зүгээр өөхөхгүй байх л да орлсон баг. Тэгэнгүүт нь Солонгост байж исэн 12 настай дон төмрийг дууж авчираад хаан тавьсан. Яг тогоон төмөр бол арай урт насалсан. Одоо хаан ширэнд нэлийн удаан суусан юм ч 1333 оноос 1360 хэдэн баг 30 жил тогоон төмөр хаан суусан л та. Тэгтээ ингээ эзэн тусыг бүр бүтэн нурааж өгч байгаа шүү Тий. дээ. Тогоон төмөр бол төрөл бүрийн авьяастай хүн байсан боловч хаан ширээнд сууглаа ясгүй хүн байсан юм гэж би хараад байгаа. Тэр манай хүн чинь нөгөө Бээжингээс хөгдөөд бичиж байгаа нэг шүлэг тогоон төмөр хааны хүчил энэ төрхий шүлэг байдаг штэ. Шүлэг бичдэг тийм авьяастай нөхөр байсан боловч хаан ширээний л одоо юу нэгургүй итгээд л байсан байгаа юм л да. Тэгээ энэ чинь Солонгосоос авчирсан юм. Яг манай нэг нөгөө цөлөөд Солонгост явуулсан байхгүй. Хүүхд тогтно. Тий. 12 настай ирсэн. Энд чинь нөгөө хаан ширээний төлөө тэнцэл яваад байна шүү дээ. Тэгээ ирэхээр зэрэг одоо магадгүй болцсохгүй өрсөлдөгч байж болцсохгүй зарим хүмүүсийн чинь цөлий шүү дээ. Олдуулж. Тэгэхэд мань хүн цөлөгдөж авчаад тэгээ энэ чинь бол дүүн нөгөө ил төмөр чинь хаан тавих болдохгүй сандрахта дүүгийн тавьчаад дүүн сарын дараа үхээд тэгээд тогоон төмрийг авчирсан. Ийм л түүх. Солонгос ч тухайн үед манай цөллөгийн газар байсан юм шүү дээ. Одоо бид нар бөөнөр явах гээд харин тийм эндний хязгаарлаад байгаа шүү дээ. Оруулахгүй гэдэг. Гэхдээ тэр чинь хаадын зөвлөгийн газар. Хаадын зөвлөгийн газар байсан. Тэрнээс биш. Юу ш. Тэгээд ер нь бол энэ тийм яг л чиний хэлж байгаа үнэлдэ төгсгөл рүүгөө бол
юу болчихж байгаа юм л да. Үнэхээр тоглоомын хаад болчихж байгаа юм л да. Гэхдээ тэгээд алтан урдны түүхийг харалтай. Мамаа гэдэг нэг тоглоомын хаанд авдаг ноён байсан, нохой гэдэг нэг тоглоомын хаанд авдаг ноён байсан. Бүгд адилхан баггүй. Бид нөгөө Илхан тулсын түүхийг нэг сайн мэдэхгүй биш. ГС-д ингээд бас нэг тоглоомын хаанд авдаг ноён чинь сүүлдээ тавьж явсаар угаад хариг бүхий удмын арпа билүү тэрнийг авч хаан тавьчих шүү дээ. Тэр чинь хаадууд нь бас тоглоомын хаан болж байна гэсэн үг байхгүй. Ер нь л одоо тэгэл Чингисийн гэсэн нэртэй байвал одоо Чингисийн удмын л гэдэг нэртэй байвал тавиад байсан. Яг энэ дампуурд бүгд газар сайгүй явсан. Энийний саталт нь энэ ингээ бужигнаа яваад штэ. Би хаан болно, чи хаан болно, үгүй тэрийг тавина гэл. Ингээ бужигнаа явж байгаа үед манай Монголын хаадууд хамгийн гол юм алдсан. Хятад хүний толгойд бол чи Тэнгэрийн ивэлийг эзэгнжиж хаан байх хэвээр. Гэтэл яасан бэ гэсэн чи тэгээд сонсолоос дампуу юм болж байгаа байхгүй тэр Бээжинд чи. Тэст дампуу юм болж энэ гэдэг тэгжээтэл тэгээд дээрээс нь ган гачиг болоод нөгөө юу усчуултын сувг талангууд сэтрээд хаадууд чинь тэрийг засах масах мантай хоорондоо бичигнэлт үзэлцээд өгөөл хүүхэн иргэл даггалдаад ерөөсөө нэг тийм ах хөнгөө болоод тэгээд хятад ерөөсөө идэж чинь Тэнгэрийн ивэл алдсан юм. Тэгээд нөгөө Улаанбаатар алч уртны бослого мин улсын их хүсэл тэнд тавьж байгаа шүү дээ. Хэрвээ одоо жишээлбэл бид менежментийг зөв хийжсэн бол бас хэдэн жилч байх юм бэлээ. Яг тэгвэл хятад хүнд бол хаан Монгол цустай хүн байна уу? Зөрч цустай хүн байна уу? Хятад цустай хүн байна уу? Сонирн биш байхгүй. Тэрийг Тэнгэрийн ивэгээ тэнд суугаад тэгээд тэр хааны ивэлээр бид нар бүгдээрээ тогтвортой сайхан амьдарч ивэл тэгэл болоо байсан чинь ийм болсон түүхтэй юм. За таны хэлснээр энэ өнөөдрийн подкаст дампуу подкаст боллоо. Подкаст бол дуусах арай өөр гоё юм өрнөлтөө яг сургамж нь айгүй их юм байна уу? Таныг одоо сургамж хэлүүлэх шаардлага алга тэр чигээр хаанаар задлаад ирвэл зөндөө олон төвлөө юм. Тэрний оронд дуусгая. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Баярлалаа үзэгчтэй. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшвол, аарц чазган болон ансны шүс угаарай. Denk Farm